9 цагаан хүсэл. Өргөл нь монголчуудын маш эртний ёс. Өргөлийн дэд сүү бол хорвоо дэлхий дээрх цор ганц хайраас гардаг бүтээгдэхүүн билээ. Бидний юу сансан 9 хүсэл нь биелэх болтугай гэж цаад учрыг мэдэхгүй ирүүдэг. Цацлын 9 нүдэнд Монгол түмний 9 цагаан хүслийг онголж үлдээсэн байдаг. Эрүүлэнхийн хүсэл, эдийн хүсэл, танин мэдхийн хүсэл буюу боловсролын хүсэл, харилцагын хүсэл, хамтран амьдрахын хүсэл, үрийн хүсэл, эзэн эрхийн хүсэл, амьрлангүй хүсэл, мөнх амьдрахын хүсэл. Хүмүүн эхний 6 хүсэл хандсан байхад өөр нэг ихэм хүсэж байдаггүй. 8, 9 гэх хүслүүд нилээд авгаа хүний хүслүүд болоод ирдэг. Учирлбал эрүүлэнхийн хүсэл. Энэ хүсэл ураг болон бүрэлдэхээс эхлээд өөхөх хүртэл үргэлжлэх эрүүлэнх байхын хүсэл. Эдийн хүсэл. Эхийн хэвлэгээс төрөөд эд эдлэх хэрэгцээтэй тулгарна. Мөн л өхөнгөх хүртэл үргэлжлэх хүсэл. Гэдэс сатаглан мөр бүтэн явахыг, орох оронтой, унах унаатай байхыг хүсэх нь энэ хүсэл. Эрүүлэнхийн хүсэл дүүрч байж энэ хүсэл дүүрнэ. Танин мэдхийн хүсэл. Хүүхэд яагаад яагач гэж шулганан асуух тэрл үеэс танин мэдхийн хүсэл тархин дассан байна. Хорвоо ертөнц ямар юм? Юу зөв, юу буруу гэж учир шалтгаанд суралцаж ирээдүйдээ тэмүүлэх хүсэл эндээс ихтэй. Энэ 3 хүсэл хувь хүний хүсэл буюу энэ бол ганц чиний л чадах асуудал гэдгийг сайтар ойлгуулах хэрэгтэй. Эдгээр хүслийн дүүргэд дийлсэн хүнийг биеэн зассан хүн гин. Хамтрахын хүсэл. Хамтарч хийж бүтээх, сурсан мэдснээ хуваалцах, чадахгүйгээ дэмнүүлэх, сэтгэл санаагаа хуваалцах, анд нүхтийн хэрэгцээ өхөн өхтөл үргэлжлэнэ. Ханийн хүсэл. Хамтрахын хүслээс урган гаргана. Олон сайхан найз нөхдөсөн онцолж нэгэнтэй амьдралыг хамтдаа туулах хүсэл юм. Хоёр талаас нь адилхан өгч үүндээ хариу нэхэхгүйгээр сэтгэл хангалуун байх нь гол нууц нь. Үрийн хүсэл. Ханийн хүсэл биелж байж үрийн хүсэл биелнэ. Үрийн хүсэл гэдэг нь зөвхөн хүн төрөлх төдий биш, үрэн хайрлаж, халамжилж, сурган хүмүүжүүлж, бусдад нэмтэй тустай, төр дөөн хэмтэй түшигтэй хүнийг бий болгох хүсэл юм. Хүнээр хүн хийж чадсан хүн хүүхдэн хүмүүжүүлж чадсан хүнд л дараагийн хүсэл биелдэг. Эдгээр 3 хүсэл нь хамтын хүсэл юм. Ганц хүн хүсэл бүтэхгүй, заавал хамтдаа хүсэх нэгэн байж л энэ хүсэл биелнэ. Эндээс л гэр бүлийн, хамт олон бүрийн, нийт олонний, нийгмийн хамтын сайн сайхан бий болдог. Өөрийн болоод өрөөлөгний эдгээр 3 хүслийг дүүргэж дийлсэн хүнийг гэрээ зассан хүн гэнэ. Эзэн эрхийн хүсэл. Юу чадна дүүгээрэн хүлээн зөвшөөрөгдөх, юу бүтээсэн түүндээ эзэн болох хүсэл. Энэ биедэн эзэн болохыг хүснэ, суу гэсэн газар сууж, яв гэсэн газар явахыг үл хүснэ. Эд хөрөнгөдөө эзэн байхыг, сурсан мэдсэндээ эзэн байхыг, хийсэн бүтээсэндээ эзэн байхыг, хамлсан амлалтанда, өргөсөн тангарахтаа, өрх гэртэн эзэн байхыг хүснэ. Эзэн эрхийн хүслийг дүүрэхэд хариуцлага чухал. Энх хамгаалангийн хүсэл. Эрүүл сарвал чинээлэг хангалуун, эрдэм мэдлэгтэй, олон түмэнтэй, сайн хань, сайхан үртэй. Энэ бүхэндээ эзэн болсон хинч бусдыг бас л ийм л болоосаа гэж хүсэх хүсэл. Монголчууд биеийн амраас илүү сэтгэлийн амгалан хүснэ гэдэг. Мөнх оршихуйн хүсэл. Эрүүл сарвал чинээлэг хангалуун, эрдэм мэдлэгтэй, олон түмэнтэй, сайн хантай, сайхан үртэй. Энэ бүхэндээ эзэн болсон энх амгалан амьдралыг үрээс үрд мөн хүргэлжлүүлэх хүсэл юм. Хүссэн хүсээгүй амьдрал мөнхөд үргэлжлэнэ. Тэнд өөрсдийнх нь үр удам амьдарч байх тул мөнхөд төвшин сайхан байгаасай гэж хүснэ. Энэ 3 хүсэл төртөө байж биелэх төрийн хүсэл юм. Тиймээс л хүн ард төрөө дээдлэн, төрөө мөнхөд оршоон байж
сүүлийн 3 хүслийг дүүрэхийг эрмэлздэг. Хүн бүрийн эдгээр 3 хүслийг хангаж чадсан хүнийг төрөө зассан хүн гэж үзнэ. Эцэг өвгөдмөн эдгээр хүслийн зүй тогтлыг танин мэдэн олж авснаа хойш үеийн үргэлж сануулах гэж 9 заслын үдээр бэлэгдэн юу сансан 9 цагаан хүсэл биелэх болтугай химэн ерөөлөргөн үлдээжээ. Та бүхний юу сансан 9 цагаан хүсэл нь биелэх болтугай.